бол 2 өдөр англи шинэ үгч ажиллав. Эхний өдөр чийлсэн үгийн тоон 2 өдрийнхоос 12-оор цөөн байсан ба 2 өдөрт нийтдээ 42 үгч ажилласан бол эдгээр өдрүүд тус бүр хэдэн үгч ажилласан бэ гэдэг бодлоготой. За энэ бодлогон дээр болохоор эхний өдөр чийлсэн үгийн хэмжээг мэдэхгүй байгаа. За гэхдээ түүнийг нэг хэрчмээр төслөө. За энэ нь 2 өдрийнхоос 12-оор цөөн байсан гэхлээр 2 өдрийг нь арай урт байх ёстой. За энэ зөрөө нь 12. За бодлогын нөхцөл дээр юу гэж өгсөн бэ гэвэл нийтдээ 42 үг гэж ажилласан гэж өгсөн байна. Энэ хоёр нийлээд 42. Тэгэхээр хэрвээ 42-оос энэ зөрөө буюу энэ хэсгийг хасчих юм бол энэ хоёр хэрчмийн урт үлдэнэ. Тэгэхээр 42-оос 12-ыг хасъя. Тэгэхээр 30 болно. 30 гэдэг бол энэ шараар тодруулсан байгаа хоёр хэрчмийн урт болно. Энэ хоёр хэрчмийн урт нь хоорондоо тэнцвэн учраас 30-ыг 2 хуваах юм бол 15 гэж гарч ирнэ. За эндээс нэг хэрчмийн урт нь 15. За энэ ч бас 15. За өөрөөр хэлбэл эхний өдөр 15 гэж ажилласан юм байна. Харин 2 дахь өдөр нь болохоор 15 дээр нэмэх нь 12 буюу 27 гэж ажилласан гэж гарч ирнэ.